За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, би энэ өнөөдөр ферментийн тухай ойлголтыг та бүхэнд хүргэх гээд энэ жижигхэн хичээлийг бэлтлээ. За, фермент дээр нь жимагийн фермент ямар онцлогтой талаар хэдвүрлээ өнөөдрийн энэ хичээлээр ойлгож авна гэсэн үг. За, амьд организмын биологийн катализатор гэж нэрлэгддэг зүйл бол фермент байгаа. За, энэ фермент байснараа бидний биологийн урвалыг хэдэн мянгаас хэдэн сая дахин түргэсгэж өгдөг эд байх нь байна л да. За, тэгэхээр энэ фермент маань бидний биет үүсдэг нь биеийн уургнаас фермент бол үүсдэг байгаа. За, уурга бас бидний эсрэг биеийг үүсгдэг За, уурга бас бидний бүх гормоныг үүсгдэг гэд уурга бол маш чухал үүрэгтэй байгаа. За, тэгэл фермент бол уургнаас үүсдэг байх нэ. За, тэр гол үүрэг нь фермент гэдэг зүйлийн гол үүрэг нь би махбодод бол боцин солилцоог зохицуулна гэдэг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байх нэ. За, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээр 5,000 орчим нэр төрлийн уургийг ферментийг байдаг гэж тодорхойлсон байгаа. За, энэ бол одоогийн байдлаар судлагдаад батлагдсан байгаа юм байна л да. За, ахаад жилийн өмнө, 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө энэ тоо ийм 5,000 хүрээгүй байсан. За, одоо бол 5,000 болсон байна. Тэр жилийн дараа гэхэд хэдэн сарын дараа гэхэд бас ямар тоо нэмэгдэж гарч ирэхийг судалгааны явцтай цаг хугацаа бидэнд харуулах байхаа. За, тэр фермент гэдэг зүйл байснараа бидний хоол боловсруулах явц маш хурдтай өрнөдөг байх нь байна л да. Хэрвээ фермент гэдэг зүйл байгаагүй бол бидний хоол боловсруулах нэг хоол идэхэд 30-аас 50 жил зарцуулагдах хэмжээнд тэр хоолыг задлах байсан юм байна. Тэгэхээр фермент байснараа бид нэр хэдхэн цагийн дотор хоолыг маш сайн боловсруулж чаддаг байх нэ. Тэгэхээр фермент бол ийм чухал зүйл гэсэн үг. За, ферментийг одоогийн байдлаар олон улсын хэмжээнд 7 ангилж байгаа. За, фермент маань өөрөө эсэлдэн ангижрах урвалыг хурдасгана гэж нэг ойлголт байна. За, химийн бүлгүүдийг нэг молекулаас нөгөө молекул руу зөөвөрлөдөг нэг ийм ажил байна. За, дахиад усны молекул ашиглаад химийн холбоог нь тасалдаг нэг гидролиза гэх за ангиллын ферментүүд байна. За, энэ саяны усны молекулыг ашиглан химийн холбоог тасалдаг энэ гидролиза ангилалд багтдаг фермент бол ерөнхийдөө ихэнх нь хоол боловсруулах ферментүүд бол энд багтдаг юм байна лээ. За, тэгээд лиаса гэдэг ангилалд байдаг фермент маань яадаг вэхээр ус нүүрсвчлийн хий эсвэл аммиакийг нэмэх буюу салгах замаар холбоог таслах эсвэл үүсгдэг ийм үргийг гүйцэтгэдэг байх нь байна. За, изомераза гэдэг ангилалд багтдаг ферментүүд маань яадаг вэхээр молекулын дотоод бүтцийг өөрчлөөд изомер хэлбэр шилжүүлдэг ийм онцлогтой байдаг байна. За, лигаса ангилалд багтдаг ферментүүд яадаг вэхээр хоёр том молекулыг ATP буюу энерги үүсгүүрийн үүсгүүрт ашиглан хооронд нь холбодог. За, ийм үүрэгтэй байх нь байна. За, хамгийн сүүлийн шинээр нэмэгдсэн байгаа нь транслакоза гэдэг ферментийн ангилалд багтдаг ферментүүд маань яадаг вэ гэхээр ион эсвэл молекулуудыг эсийн мембранаар зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг ийм 7 төрлийн ангилалд одоогийн ферментүүд нь 5,000 орчим ферментүүд бол хуваагдаад байгаа юм байна. За, фермент маань маш бага тун ашиглаад маш их өндөр дүнгээр задлах бодисыг хувирах үүргийг гүйцэтгэж чаддаг байх нь байна. За, тэр мөн нэг төрлийн фермент нэг фермент зөвхөн нэг төрлийн урвалыг хурдасгана гэж байна. Жишээлбэл энэ бол энэ амилаза гэдэг фермент маань цардуулыг л задалдаг үүргийг гүйцэтгэдэг байх жишээ нэ. За, ахаа ферментийн онцгой шинжүүдээс саяны задлж явах юм бол задлсныхаа эргээд нэгтгэж чаддаг буюу уруу ажиллах чадвартай ферментүүд бас байдаг гэж ойлгож болох нь. За, ферментийн энэ үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсүүд юу байдаг вэ гэхээр энэ фермент бол маш мэдрэг зүйл ах нь л дээ. Очноос маш мэдрэг байж чаддаг. За, нэгдүгürt нь бол температур. За, бидний биеийн температур ихэвчлэн 37 градусд байдаг, идэвхтэй байдаг. За, хэд халах юм бол
одоо биеийн гараа хэд халах юм бол дээр нь энэ фермент маань хэд халах юм бол өөрийнхөө үндсэн шинжээ алдчихт юм байна л да. За бүтцээ алдаад ажиллахаа болдгоо. За тэгэхээр энэ тохиолдолд бид нэр одоо хитрхи халуун хоол унд идэхгүй байх ёстой. Тэгээ ялва нэгэн хоол эздэхаа дараа биеийн температураас илүү хэмжээтэй зүйлийг идэх юм бол нөгөө нэг хоол боловсрол фермент маань бас ажиллахгүй байх магадлал өндөр байх нь. Тэгээ бас хит хөрөх юм бол 37-оос бас хит хөрөх юм бол бас фермент хангалттай ялгархгүй байх нэ. За бид нар одоо нөгөө нэг даарж явж орж ирээл те шууд нэг тостой хөхтэй хоол идэж болохгүй гэдэг маань юу ах нь биеийн 37 градустай байгаагүй би одоо даарсан байхад мэдээж биеийн градус буурсан байгаа гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд бид нэр тостой хөхтэй хоол идчихдэг фермент хангалттай ялгархгүй тэгээд цанхаагаа цанхдах гэдэг асуудал үүсэх нь байна л да. Тэгэхээр аль болох биеийн температуртай байх одоо температурыг хангачаад тэ хооллож ундлах нь бол маш зөв байх нэ. За дээр нь бас ингэж солонгос үзэж одоо хоол идэж байхдаа ерөн солонгост хоол идсэний дараа шууд юм мөстэй кофе, мөстэй ус гэл юм хүйтэн ус хэрэглээд байдаг. Энэ маань ч гэсэндээ маш муу байгаа. Одоо хоол боловс ферментийг хангалттай боловсруулдаггүй одоо муу талтай гэсэн үг те. Ийм температураас маш их нөлөөлдөг гэсэн үг байна. Энэ мэдрэг, эмзэг мэдрэг байдаг гэсэн үг. За дээр нь одоо фермент маань уурэг задалдаг фермент ялангуяа ходоод нь дуурэг задалж байгаа тий. За энэ маань pH 2 орчинд ажилдаг пепсин ходоодноос бол пепсин гэдэг фермент ялгардаг байгаа. За тэр пепсин маань pH 2-т маш одоо идэвхтэй ялгарх нь шүү дээ. Тэгвэл ходоодны хүчлийг бууруулдаг асар олон зүйл хэрэглэдэг хүмүүс мах эцсэнч тэр уурга задлах их хэцүү. Яг тэгвэл тэр уурэг задлагч эхний ферменттэй ялгархгүй байна гэсэн үг шүү дээ. Дараагийнх нь уургнаас ходоодноос эхлэх фермент нь хангалттай ялгарч чадаагүй бол дараагийн төвшөнд бас энэ асуудал үүснэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо бүх эргэнтээс ялгардаг ферментүүд маань бас өөр ингэсэн орчиндоо өөрийнхөө ажлыг маш сайн явуулдаг байх нэ. За тэр ходоодны пепсин гэдэг фермент pH 2 тохиолдолд маш сайн ялгарна. За pH 2-оос доошоо унах юм эсвэл дээшэд байгаа тохиолдолд бол хүч нь сулрах нь шүү дээ тийм. За концентрацийн хувьд бол ферментийг бид нэр одоо их уух тусмаа сайн. Яг тэгвэл одоо сахар, дараалт, бодис солилцооны асуудалд орсон хүмүүс бол ер нь одоо ферментийн үйл ажиллагаа их муудсан хүмүүс байдаг. Би одоо тий тэгсэн тохиолдолд бид нар нэмэлтээр энэ ууж байгаа ферментээ заавал хоолны дараа нэгээр биш болж өгвөл 2-3 арна уугаад өгөх юм бол таны хоол боловсрол замыг дээр нь хоолыг энерги болгож хувирах одоо явц бол маш хурдтай өөрнө гэсэн үг байна л да. Тэгэхээр концентрац их байх тусмаа уруулах хурдснаа гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байна. За ферментүүдэд одоо өөх тос задалдаг ферментийг бид нэр липаз гэж нэрлэдэг. За нүүрс ус цардуулыг задлаад байгаа ферментийг бид нэр амилаза гэдэг. За өөх тосыг бол липид гэдэг. Тэрний хар дээр аасын залгал липаз болгочихж байгаа. Липаза. За амилоз гэдэг цардуул гэдэг үгэн дээр аасын залгаад амилаза болгочихж байгаа. За цардуул задалдаг фермент гэсэн үг. За лактоз сүний чихэр гэсэн үг байна те. За энэ дээр аасын нэмэнгүүтээ лактаза буюу цардуулыг задалдаг сүний чихрийг задалдаг фермент болчихж байгаа. За протеин уур гэсэн үг байгаа. Уургийн ард аасын залгаад поритаза болгочихж байгаа. За ингээд нэршлиг бол иймэрхүү байдлаар өгдөг байх нэ гэдэг хэдүүлээ бас мэдээд авахд илүүдэхгүй. За фермент бид хангалттай маш сайн байж чадах юм бол те эдсэн хоол хүнсээ бид нар бүрэн задлаад за энэ маш сайн бүрэн задлж чадах юм бол эсийн идэвхжил болон бодис солилцоо нэмэгддэг. Эс чинь хангалттай маш хурдан энерги авчлаа. Энерги авсан чинь бодис солилцсон те маш хурдтай явагдана гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо бүрэн биеийн энерги хангалттай одоо идэвхжнэ гэсэн үг. Эс энерги аваад одоо бодис солилцоо маш хурдтай байж чадсан бол биеийн энерги хурдан аавна гэсэн үг те. Тэгвэл бид фермент одоо дутагдж эхлэхээр та хоол боловсруулах зам маш одоо муу байна гэсэн үг. За дээр нь хоол боловсруулах одоо бүрэн боловсруулаагүй хоол хүнс маань ягаад ч одоо энерги үүсэх боломжгүй болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр
энэ явц маань эргээд бидний биеийг энергийн дутагдлалд оруулдаг гэсэн үг. Тэгэхээр ферментийг бид нэр одоо маш сайн ер нь бол ингээд нас явах тусам бидний ферментийн үйл ажиллагаа бол буурч эхэлдэг. Тийм учраас нэмэлтээр ер нь бол их сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд одоо хууч өвчин ямар нэгэн хууч өвчтэй бол бид нэр заавал нэмэлтээр хэрэглэх ёстой байгаамаа. За тэгээд ферментийг одоо хоол боловсруулах фермент, бодисын солилцооны фермент, хүнсний фермент гэж одоо бас энэ 3 одоо нөхцөлд бол бас идэж уухаараа ангилж болно. За тэгэхээр энэ хоол боловсруулах фермент бол бидний сая одоо эдсэн хоолыг задлах одоо ферментүүдийг хилж байгаа. За дараагийн слайд дээр энэ талаар товчхон дэлгэрэнгүй би та бүхэнд хэдэн дурдана. За бодисын солилцооны фермент. За бидний бодисын солилцоонд ч гэсэн асар их фермент шаардлагдаг тий. Гэтэл хоол боловсруулах фермент дутагдсан тохиолдолд биедээ нөөцлсөн тэр бодисын солилцооны ферментийг аваад бидний бие ашиглажтэй юм байна л да. Тэгэхээр ферментийн тоо ер нь бол өгөгдсөн тоотой ирдэг. Ер нь бидний биед ингээ аливаа зүйл өгөгдсөн тоотой ирдэг. Үүнийг бид нэр дөрмгөө хооллол, буруу амьдралын хэв зам, маяг тэ эдгээр зүйлсээс хитрхи нас одоо 120-оос 170 наслах хүртэл хэрэглэх ёстой байсан зүйлсийг бид нар маш ихт хэрэглээд асуудал үүсгэжтэй юм байна л да. Тийм учраас бидний нас ингээ богиносоод байгаа юм байна. Тэгэхээр эргээд бид нэр амьдралын зөв дадал зуршил хэмнэлтэд боснороо эргээд энийг уртсах боломж бол байна гэж үзэж байгаа. За тэгээд хүнсний фермент гэдэг ойлголт нь юу вэ гэхээр жимс ногооноосоо бид нэр авдаг тий хүнс ногооноос авч байгаа ферментийг одоо хүнсний фермент гэж нэрлэх нэ. За фермент бас хүнс ногооноос бид нэр авч болно. Нэмэлтээр тий бэлэм одоо бэлдээд тасан фермент бас байгаад байна шүү дээ. Тий ийм ферментүүдээс авч хэрэглэх боломжтой. За энэ дээр одоо нүүрс ус буюу цардуул. За бид нэр эндээс цардуулыг нүүрс ус гэд би зориуд ингэж өөрчилсөн байгаа. Ер нь бол шимт жилийн ангилалд оруулаад за сая амилаза бол тэг цардуулыг задалдаг фермент гэдэг л харсан. За бид нэр цардуул бидний одоо ам руу орлоо. Тэг нүүрсээс бидний ам руу орлоо. Шүснээс эхэлж амилаза фермент ялгарч эхний задлалт бол явагддаг байна л да. За цаашаа явлаа. Нүүрс усыг задлахад дахиад нойр улчирхай энд оролцдог байгаа. Нойр улчирхаанаас бас амилаза фермент одоо ялгарч одоо бидний дараагийн задлалтыг бол хийдэг гэсэн. За төгсгөлийн задлалт буюу нүүрс ус бидний цус руу орох хүртлээр глюкоз хэлбэртэйгээр орно. За тэгвэл нарийн гисний боловсруулах фермент буюу за нарийн гисний боловсруулах фермент бол маш хангалттай сайн ашигтай бактери байх үед бас үүсдэг гэдэг байгаа. За тэгвэл энэ мальтиз гэсэн ферментийг ашиглаад ийм 3 ферментээр цардуул маань глюкоз олж задарч бидний биед яах нь цус руу ороход бэлтгэл ажил явагддаг байх нэ гэсэн үг. Ийм олон 3 шатаар ферментийг ашиглан задарч байна. За уураг. За уураг бол ийм бүхэл хэсэг маань явлаа. Ходоодноос хамгийн эхлээ ходоодны шүүрлийг ашиглаж, ходоодны хүчлийг ашиглаж пепсин гэдэг pH 2 орчинд гэж түрүүн гарсан pH 2 орчинд пепсин маш сайн ялгардаг. За пепсин ялгараад эхний хэмжээний задлалтыг бол хийдэг гэсэн үг. За ахаад уураг цаашаа явлаа. Нойр улчирхаанаас трипсин гэдэг ферментийг ашигладаг байна. За энэс ингээд олон жижиг дараагийн хэмжээнд боталчлаа. За тэгвэл уураг маань цус руу орохдоо амин хүчил одоо хэлбэр бидний цус руу ордог гэсэн үг. За амин хүчил хэлбэрээр ороход хамгийн сүүл бас нарийн гидсний боловсруулах фермент буюу пептидаз ашиглан одоо цус маань уураг маань амин хүчил болж задрах нэ. За мөн адил ясан 3 ферментийг ашиглаж уураг маань задарч байна За тэгвэл дараагийн өөх тосыг хэвлээ харъя. За нүүрс ус уураг өөх тос бол одоо бидний ялангуяа монголчуудын өдөр болгон өглөө өдөр оройгүй бидний ширээн дээр байж ирдэг юм 3 төрөл шимтгижил байгаа байхгүй. За нийт 6 шимтгижил байдаг. 6 шимтгижилийг бид нэр өдөртөө яг ингээд зургуулангийн зэрэг хэрэгжилж авах хэрэгтэй байна л да. За тэгвэл энэ уураг дараа нь өөх тос. За өөх тос маань цөсийг ашиглана. За цөс одоо хоол боловсруулах зам маань механик хоол боловсруулалт дээр нь ферментийн хоол боловсруулалт гэсэн ийм
хоёр том төрөлд хуваагддаг. За механик хоол боловсруулалт дээр бидний шүдэрээ зачлах ажиллагаа байна. Дээр нь одоо гидсний гөрүүлзэх хөдөлгөөн гэдэг ойлголт байгаа. За цөс задлахад энэ өөх төсийг задлахад цөсний оролцоо бол ерөнхийдөө бас механик хоол боловсруулалт тал ангиллаар оруулж болно гэж үздэг. За тэгээд өөх тосыг цөс заавал оролцох нь байна. Тэгээд мөн нойр улчирхаанаас липаса гэсэн фермент одоо яалгарч ээж энэ өөх тосыг бид нэр бүрэн маш сайн задалдаг байх нэ. За тэгээд энэс ингээ харахаар бид нэр одоо сахарын асуудалтай хүмүүс те одоо нүүрс усны ангил багтдаг бүтээгдэхүүн бол асар олон зүйлээ шүү дээ. За чихэр бүх одоо цагаан буудаа, цагаан гуйрал те одоо маш өндөр хэмжээний цардуул одоо орсон байдаг. За дээр нь төмөс эрдэнэ шиш ер нь тэгээ жигнэмиг ийм нүүрс усны ангил багтж байгаа бүх зүйлс дээр ямар нэгэн байдлаар цардуулыг агуулсан байгаа. За цардуул агуулаагүй нүүрс услууч гэсэндээ байдаг. За бид нар одоо нүүрс усны ангилд юу багтж байгаа маш сайн харах хэрэгтэй гэсэн үг тий. За уурэг бол одоо бүх төрлийн мах, өндөг, одоо буурцаг гэдгээр бол уургийн агуулмж өндөртэй. За өөх тос тий. За өөх тос гэсэндээ бид нэр өдөртөндөө бол маш сайн хэрэгжилж явах хэрэгтэй. Ер нь бол өөх тос мөг огт хэрэглэхгүй байдаг хүмүүс нэг үе байсан. Одоо бол эргээд хэрэглэх ёстой гэдгийг бол маш сайн хэлээд өгдөг болсон. За бидний мэд өөх тос дутагдсанаар одоо энэ олон эргээд асуудлууд үүсэж байна гэж ер нь бол үзэж байгаа. Тийм болохоор өдөрт те 20-30 грамм ер нь маш сайн чанарын малын гаралтай ч гэсэндээ өөх тосыг бид нэр идэх ёстой гэж зөвлөж байгаа. Гэхдээ сайн чанарын шүү манайхан. За тэгээд сахарын асуудалтай, дараалт, холестерины асуудалтай хүмүүс бол энэ нүүрс уснийхаа хэрэглээг бол маш одоо сайн бодож хэрэглэх ёстой гэсэн үг болчихж байгаа юм. За ер нь тэгээд эрүүл байна гэдэг бол эдэж уушаа маш сайн зохицуулах ажил болчихж байгаа юм л да. За тэгээд ходоодны асуудалтай хүмүүсийн хувьд бол бүхэл мах те одоо ер нь болж өгвөл татгалзах ходоодныхаа асуудлыг шийдэх хүртлээ тий уурганы төрлийн зүйлээс бүхэл одоо ходоод начаал өгдөг зүйлийг баг хэрэглүүл зүйтэй гэсэн үг. Ходоодоо сайхан зэгслээд авсныхаа дараа бол тий дараа нь окей уурга бол бидний бид маш сайн хэрэгтэй учраас уургаа бол идэх хэрэгтэй. Хүн биш ходоод нь начаал өгдөггүй уургуудыг бас хэрэглээд хурдан шингэж чаддаг уургуудыг бас хэрэглүүлэх зүгээр хаа гэж зөвлөнө. За цөсний асуудал. За одоо ингээд яхаар цөсөө ахуулсан хүмүүс бас их олон байдаг. За цөс маань яг энэ доор би энэ курсоор харуулдаг тавихад дэлгэний доор энэ ногоон хүүдийн байгаа. Энэ бол цөсний хүүдий байна. Тэгээ цөсний хүүдий маань цөсөөр дүүрхээр ийм ногоон болчдөг юм байна л да. Одоо ийм цөс гэдэг маань өөрөө элэгний холестериноос одоо үүсдэг эд байх нь. За энэ маань ингээд өвтгөрөн за цөсөн чулуу үүснэ гэдэг ойлголт байгаад байдаг. За энэ ямар тохиолдолд үүсэж байна гэхээр бид нэр одоо цөс чин элэг одоо шүнжэнгөө амрах явцдаа цөсний хүүдийг дүүргэж тийм байна. За тэгээд энэ дүүрсэн цөсний хүүдийг цөсөө асгах хэрэгтэй. Энийг асгахын тулд бид нэр өглөө нэг халбах шар тос юм уу те эсвэл нэг өндөгч юм уу нэг өглөөдөө юм эсвэл нэг халбага маш сайн чанарын экстра оливын тосч байсан болно те эсвэл авокадо ойл байсан ч болно шар тос үнэхээр байхгүй байх юм бол те иймэрхүү тостой зүйлийг одоо энэ цөс тух цаг гэж байдаг 5-7 цагийг нэрлээд байдаг 5:40-с 7:40 хооронд байна те ямар ч өглөөний цаг. За тэр энэ цагт бид нэр одоо тэр нэг халбах шар тосыг уучих юм бол бидний одоо дүүрсэн байгаа цөсний хүүдийг маш гоё ингээд тосоо задлахын тулд асгардаг байх нь л да тий. Тэгээд бид нөгөө шүндөө хоримтлагдсан цөсийг асгаж чадах юм байна. Тэгэх юм бол өглөө болгоны нэг маш сайн асгаж чадвал бид нэр цөс өтгөрөн юм уу цөсний чулуу үүснэ гэдэг аюул байхгүй юм байна л да. Энэ цөс асуудалд орох юм бол нойр улчирхаагаа асуудалд оруулцдаг, элгийн асуудалд оруулдаг. Ер нь ингээ хоол боловсруулах зам тэр чигээрээ асуудалд ордог их айхтар. Ер нь тэгээд энэ бүх эргэтэн систем бие биенээсээ холбоотой байгаа учраас ер нь бол асуудалтай гэсэн үг л дээ. Тэгэхээр бүгдийг нь бид нэр дор бүрнээ маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн үг. За саяны одоо юу гэдэг ходоодны асуудалтай байлаа.
Өөрийгөө бид нар маш сайн задлж чадахгүй байгаа чааш нь явуулаа. Дараагийн эрхтнүүдэд асуудал үсээд за өөрийгөө маш сайн задлж чадахгүй байхад дахиад яах нь вэ? Энерги бид нар хангалттай авч чадахгүй асуудал үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь асар том асуудал гэсэн үг. Тэгэхээр хоол боловсруулах замдаа ялангуяа одоо химийн хоол боловсруулалт буюу энэ ферментийн ялгаруулдаг эрхтнүүдийн үйл ажиллагаан дээр та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй байгаа. Тэгжээш бид нар эрүүл явах үнзэнсэн одоо суур тавигдчихна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм зүйлийг бид нар эхний ээлжинд ойлгоод авчвал их чухал гэж миний хувьд бол бодож байна. За тэгээд фермент одоо байнга дутагдчихэдэг тий баг 20 хүртэлх наснд бол фермент бол ингээд 60% хүртэл маш сайн ялгараад явж идэг юм байна л та. Ер нь бол маш сайн дажгүй. Тэгвэл 30 хүртэлх наснаас эхлээд яаж ийн буурж байгааз тий 30 40 50 60 70 гэсэн чинь бүр ингээд буурж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь л одоо ч бас бага насны хүүхдүүдэд гэсэндээ хоолоо шингээж чадахгүй асуудалтай хүүхдүүд бас зөндөө болсон шүү дээ. Ер нь бол цэсний өтгөрөл, цэсний чулуу гэж ярьдаг хүүхдүүд бас зөндөө гарсан байгаа юм. За тэгэхээр бага насны одоо хоол боловсруулах замын асуудалтай, хот одны асуудалтай, нойр улчирхайн асуудалтай, цэсний асуудалтай тий хоолоо хитрхи хурдан идчихдэг, зажлахгүй иддэг. За дээр нь хамаагүй шөнө ороо идчихдэг. Энэ бүх тохиолдолд бага насны ч одоо хэдий сайн фермент ялгардаг ч гэсэндээ тиймэрхүү одоо буруу хооллолт хийсэн тохиолдолд маш хурдан фермент өгж өөрийнх нь үндсэн ферментийг бас хамгаалаарай гэж миний хувьд бол зөвлөмөр байна. Тэгэхээр одоо Gemma-гийн фермент бол 100% байгалийн гаралтай фермент байдаг. Энэ бол тийм учраас аюултгүй бага насны хүүхдүүд хэрэглэхэд ч гэсэндээ аюултгүй хэрэглэх боломжтой фермент ээ. За тэгэхээр фермент гэдэг зүйл бидний биед байхгүй байх юм бол ямар ч ер нь бол амьтан оршин тогтнох боломжгүй гэж бол үздэг байх нь байна. За тэр хэмжээгээрээ одоо фермент маань байгалийн бүтээсэн төгс инженер гэж хэлж болохоор агуу ид байна. За тэгвэл Gemma-гийн ферменттэй ямар онцлогтой вэ гэдэг дээр хэдүүлээ нэг хэдэн зүйл харчихъя. За Gemma-гийн фермент бол нийт 5 төрлийн ферментийг агуулсан байгаа. 5 төрлийн. Тэгэхээр та нар маань сайн фермент одоо бодолтой авалт хийлээ гэхэд уурах задлагддаг фермент протеаза хэдээр орсон байна, амилаза хэдээр орсон байна, липаза хэдтэй орсон байна. За хичнээн төрлийн фермент орсон байна гэдгийг юу нь бол харах хэрэгтэй гэсэн үг. За нүрс усыг задлагч 2 төрлийн фермент гэж байна. За амилаза бол цардуулыг задлагдаг гэдэг хэдүүлээ харсан тий. Нүрс усны ангилалд бол орж байгаа шүү дээ. За дараах нь глюкоамилаза гэж байгаа. За энэ бас одоо Gemma-гийн ферментэд орсон байх нь байна. За уурах задлагч фермент дотроо поритаза 1500 юнитээр бол орсон байгаа. За амилаза 200 мянган юнитээр орсон. За өөх тас задлагдаг одоо фермент липаз бас багтсан байна. За чихэр те. За чихэр цаталдаг фермент энуртаз гэдэг ийм ферментүүд бол манай ферментэд бол орсон байт юм аа. Тэгэхээр ийм 5 төрлийн фермент орсон фермент бас л ховор шүү. Тэгэхээр их сайн чанарын фермент байгаа. Тэгээд энэ ферментийг одоо хэн уух вэ гэхээр төргөн хоол иддэг бүх хүмүүс буюу fast food гэж ярьж байгаа тийм. За инстанц гэж ярьж байгаа. Ийм хоолдог бүх хүмүүс энэ ферментийг заавал араасаа ууж хөвшөөрэй гэж зөвлөмөр байна. За дараа нь махан хоол иддэг бүх хүмүүс энэ одоо фермент бас маш сайн ууж хөвшөөрэй. За монголчууд бол одоо ер нь бол махан хоол их иддэг ард түмнийхээ ангилалд орчин шүү. Тэгэхээр оройн цагаар бас их хоололцдог. Тэгэхээр заавал араасаа фермент ууж хөвшөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд эрүүл мэндийн асуудалтай бүх хүмүүс ямар ч асуудал байж болно. Эрүүл мэндийн асуудал байгаа бол бодис солилцооны асуудал байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бодис солилцоо хэвэн болгох гэхэд ферментээс эхлээд бид нар хэвэн болгох шаардлагатай байгаа. Тэгэхээр заавал одоо ууж хөвшөөрэй. За тэгэд удаан хугацаанд суугаараа ажилладаг бүх хүмүүс фермент бас уух хэрэгтэй байх нь. За их стрессээ ажилтдаг хүмүүс уух хэрэгтэй, шөнийн цагаар ажилтдаг хүмүүс уух хэрэгтэй. За мөн эрүүлээрээ урт наслахыг хүсэж байвал та бас фермент өдөр тутамдаа ууж хөвших хэрэгтэй. Эрүүл мэндийн төлөө гэсэн үг орчин сэргийлэх байдлаар. За дараа нь чихрийн шижин өвчтэй
буюу одоо сахарын асуудалтай бүх хүмүүс ферментийг бол заавал хэрэглэж сураарай. Фермент хэрэглээд байхад сахараа ерөн тогтмол бас бариад байх боломж байгаад байдгийг шүү. Тэгээд бодис цалцааны асуудалтай бүх хүмүүс энэ ферментийг ууж хөвшөөрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд эрүүл байх үндэс бол ерөөсөө таны идэж уухаа хэрхэн зөв зохицуулахаас тэ одоо витамин, эрдэс, эслэг, уураг, нүрс ус, өөх тосыг уух ёстой цагт нь маш гоё зөв ууж хөвшгийг одоо эрүүл байх дадал зуршил гэж хэлж болно. За мөн эрүүл байхын тулд нөлөөлөгч ахиад хэдэн зүйлс юу вэ гэхээр таны нойр, тэ стрессээ зөв тайлах арга, хөдөлгөөн, хооллолт, шимт хичээл, тэ тэгээд энэ орчин тэг зөв амьсгалах гэдэг бас зүйл бас их чухал байдаг гэж миний хувьд бол үздэг. Тэгэхээр эдгээр зүйлсийг бид нэр бүгдийг нь гоё жигтгэн та аваад явж чадчих юм бол эрүүл мэнд таны гарт хангалттай байх боломжтой юм да. Тэгээд нэг урт хичээлийг энэ хүртэл сонссонд талархлаа. Дараагийн жижигэн хичээл хүртэл түр баяртай бүгдэнд нь амжилт хүсье. Хайртай шүү. Жамаг дурлаж хэрэгэлдэг, жамаг хайрлаж хэрэгэлдэг, жамаатай хамт байдаг бүх хайртай лидерүүдтэй баярлалаа.